Хей, за сайн байцгаана уу? За одоо бол цаг 8 цаг болж байна. Өглөөний лекц ажилтаа учраас нэлээд эрт гараад ирлээ бас төвжирлээс цугтаад гэх юм уу те. Тэгэл ер нь бас явах гэж бас цаг явж шүү. Төвжирлэгтэй. За өнөөдөр ойрын үед би санхүүгийн одоо өөр дөр хэрэгжилж байгаа аргачлалаа буюу яг миний хувьд санхүү маань яг яаж хуваарлагдж явж байгаа талаар хүмүүстэй энгийн амьдралаа хуваалцах гэсэн бодлоор та бүхэнд мэдээлэл хуваалцах гэж байна. За би өнөөдөр чинь 2 дахь өдөр. Миний дансанд 250 мянга, за тэгээд бас 200 мянга гэд орлогод орж ирсэн байна. За дахиад хэд орсон гэдгийг хараач. За энэ нийт 450 мянган төгрөг орчихсон юм байна. За энэ 450 мянган төгрөг маань юуны мөнгө гэхээр 14-ний өдөр нэг сургалт лекцийн урьдчилгаа орж ирсэн. Дахиад өнөөдрийн одоо би лекц унших чинь тэрний урьдчилгаа мөнгө гэдэг ингээд хоёр төрлийн мөнгө орчихсон байна. Тэгээд би энэ 450 мянган төгрөгнөөс ямар гүйлгээ хийсэн бэ гэхлээр хад гэдэг ингээд хад гэж бичлэгийн хадгаламжийг одоо товчоор бичиж байгаа хэрэлдэ тэгээд 350 мянгаыг шилжүүлсэн байна. 350 мянга гэдэг бол энэ хэдэн хувь нэ? Чулуу хараад. Бараг 80-50 тий. 70 хэдэн хувь юм уу тий. 75%-ийг шилжүүлсэн байна тий. 75%. За 75%-ийг нь хаашаа шилжүүлсэн юм бэ гэхээр хадгаламж гэж шилжүүлсэн байна. Тэгэхээр үндсэнд 6 дансны арга маань яагаад ингэж ганцхан данс руу мөнгө шилжүүлж байгаа гэж. Тэгэхээр энэ бол миний Хөдөлთა хөгжлийн банкн дээр байдаг дансан дээр байрны данс, аялын данс, хоёр данс маань хоёулаа тэр багц дотор явж байдаг. Нөгөө Улаанбаатар банк Хөдөлთა хөгжлийн банктай нэгдсэнтэй холбоотой хөрөх гэсэн үг шүү дээ. Тэгээд яг ингээд тийм учраас одоо ингээд дийшээ мөнгөө сайн шилжүүлчихлээ. За ингээд 75% нь буюу энэ мөнгнөөс одоо 350 мянган төгрөгнөөс би 100 мянган төгрөгийг нь байрныхаа мөнгө рүү шилжүүлсэн. Дахиад 100 мянган төгрөгийг нь аяллахын данс руу шилжүүлэхээр тэр нь ойролцоогоор $38 болж илээ. $38. За ингээд 200 мянган төгрөг нь болохоор хаашаа шилжиж байгаа гэхээр Хөдөлთა хөгжлийн банк дотроо хуваагдаад байрны данс руу одоо би чи 25-нд ипотекийн зээлийг төлнө. Тэгэхээр тэр данс руу шилжиж байна. Нөгөөх нь болохоор юу руу шилжсэн байна? Аяллахын данс руу шилжсэн байна. Ингээд миний аяллахын данс өнгөрсөн хугацааны 7 сард манайх аялал хийсэн. Тэгээ тэрэнд би $1000 авч хэрэглээд явсан бол тэр $1000-аа буцаагаад ингээд баг нөхөж, дуусахаар нөхөж явна. Одоо 900 гаруй долларыг ингээд аялын данс руу мөнгө хийсээр цуглуулсан байна. За энэний дараагаар юу явагдсан гэхээр одоо энэ саяны үлдсэн 450 мянган төгрөгийн орлого ороод ирэнгүүт би 350 шилжүүлсэн юм шүү дээ. Одоо дахиад надад 100 мянган төгрөг үлдсэн. 100 мянган төгрөгнөөс би 50 мянган төгрөгийг нь өнөөдөр тэр 6 цэнгэлийн данс руу шилжүүлнэ. Тэгээд тэр 6 цэнгэлийн данс руу тэр орсон мөнгийг цаашаа дахиад 2 данс руу хувааж байгаа. Нэг нь юм бэ гэхээр ирээд одоо хоримдаа зориулж хоримтлал үүсгэж байна. Тэгээд тэр хоримын хаан хоримтлал руу бас хийж байгаа гэсэн. За яг ийм системээр ингээд үндсэндээ явж байна. Тэгэхээр одоо бол би санхүүгийн системийн талаар та бүхэнд хуваалцахад би энэ 6 дансыг юу гэж нэрлэдэг гэсэн гэхээр үндсэндээ 5 данс. Бизнесийн данс маань тусдаа гарсан учраас 5 данс яваад байгаа шүү. Хэрэглээний данс байна. Хэрэглээний данс, аяллаа данс, биш хадгаламж, хадгаламжаас аяллаа данс, тэгээд байр буюу ипотекэ төлдөг данс. За тэгээд 6 цэнгэлийн данс. Ингээд үндсэндээ 5 данс л яваад байна гэсэн. Тэгэхээр нөгөө нэг данс маань бизнес данс учраас бизнес дансыг бол би цалин авдаг болсон. Бизнес данс миний амьдралын одоо хэрэглээнээс бол гарсан байна гэсэн. Гэтэ бизнес данс руу мөнгө хийсэн байх уу гэдгийг харвал ийм гүйлгээ хийсэн байна. Сая бүтэнсэ өдөр Өмнөговь аймаг руу лекц сургалтын ажлаар явсан. Тэгээд тэр ажлын үеэр юу оржсэн гэхэлэр за одоо энэ харагдаж байна. 20 гэд бахан гэдэг мөнгөнд дуу харагдаж байгаа. Тэгээд харагдаж байна яаж вэ? За энэ дээр ингээ харагдаж байгаа тийм. Тэгэхээр энэ хортууд нь юу юм бэ гэхэлэр номны мөнгнүүд л те. Жишээлбэл отхон туяа, ууган цэцэг гэдэг бүгдээр номны мөнгө шилж байсан. Тэгэхээр энэ мөнгө ямар зориулттай вэ?
Тэгэхээр номных учраас бизнес дансных гэсэн. Энэ дансны мөнгө маань харин миний юу руу ороод ирсэн гэхээр харилцах данс руу маань ороод ирсэн. Тэнгууд би бүх номныхын мөнгнүүдийг нийлүүлээд ном гээд ингээ 220 мянган төгрөг гээд ингээ улаанаар зар гарцсан байгаа. Тэгээ энэ ямар зорилттой гэхээр бизнес дас руугаа энэ мөнгийг хичээл гэсэн. Миний хувьд бол энэ бол миний мөнгө биш. Энэ ном орлогцсон л мөнгө. Тэгэхээр бизнес дас руугаа гээд голомт төр байлдаг бизнес дас руугаа энэ мөнгөө шилжүүлсэн байна. Тэгэхээр энэ бол ингээд 6 данс маань бол яг хөл энэ би 6 дансыг өөртөө нэр өгсөн. Тэгээд энийг бол 6 данс бол хөл данс юм аа. Одоо миний яг өдөр тутмын хөлөө хийгээд явж байгаа данс гэсэн үг тийм. 6 данс бол хөл данс гэж явж байна. Тэгээд энэ 6 дансны хэрэглээгээр бол байнгын ингээд өдөр тутмдаа менеж хийдэг гэсэн үг. Харин дараа нь тэр 6 данснасаа гадна юу руу ордог вэ гэхэлэр хадгаламжийн багц руугаа ороод саяны одоо жишээлбэл 2 хэсэг рүү тэр 450 мянга маа тий 350 мянга хадгалагдаад хуваагдсан. Тэгээд 100 мянга хуваагдсан гэхээр цаана 150 мянган төгрөг үлдчихээн гэсэн. Тэр 150 мянган төгрөг хаана үлддэг юм бэ гэхээр дамжих данс гэдэг ийм дансанд үлддэг. Тэр дамжих данс гэдэг нь тодорхой хугацаанд тэр түр данс гэж байгаа дамжих гэж түр данс. Тэр түр дансанд ингээд хугацаанд цуглуулагдчихж хагаад дараа нь сарын төгсгөл болоод өгөхөд ирэхлээр тэр тодорхой хэмжээний мөнгө ингээ хоримтлагдаад овоо болчих юм бол тэрийг хүүхдүүдийнхээ боловсрол руу, за тэгээ өөрсдийнхөө боловсрол руу, за тэгээд нөгөө нэг эрсдлээс хамгаалах данс, эрүүл мэндийн данс, за тэгээд одоо нөгөө нэг амьдралын чанарыг дэвшүүлэх тэр чинь бол одоо тавилах ч юм уу, за байраа томруулах ч юм уу, эсвэл лагерын газар үйл хөдлөх хөрөнгөө сайжруулах ч юм уу, ийм зориултаар ингээд хуваарлах дансууд руугаа хийгээд хуваадаг гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ бол ингээд ийм өөрийн гэсэн зориулттайгаар хуваагддаг тим менеж хийдэг данс гэсэн. Тэгэхээр энэ 6 дансны хөл данснаас цаашаа хадгаламжийн дотор дахиад хадгаламжийн хадгалах багц гэдэг энэ хадгалах багцын данс нь дотор ингээ хуваагдаж байна гэсэн үг л дээ. Хадгалах багцын дотор ингээд нэлээд хэд хэдэн данс байна гэсэн. За ингээ хадгалах багцын дотор хуваагдахаас гадна хэрэглээнийхээ дансны доод суурийг би сайжруулахаар өнөөдөр бас илүү жижиг зорилго тавиад явж байна. Юу юм бэ гэхээр миний хэрэглээний харилцах дансан дээр дийлэхтэй ингээд 50 мянгаас ингээд доошоо дандаа ордог болсон. Би ингээд нэлээд замбраагүй юм хэрэглээдэг болсон юм байна гэдгийг ойлгосон. Тэр утгаараа одоо хэрэглээнийхээ дансны доод суурийг би 500 мянган төгрөг байлгахаар ирмэлзэж эхэлж байна. Одоо бол миний хэрэглээний дансанд 700 төгрөг бэ. 741 мянга төгрөг байгаа юм байна. Тэгэд энэ мөнгөний би 500-ын доод суурь гэж үзэхлээр надад 240 мянга байна гэж би үзэж байгаа. Тэгэхээр одоо 740 мянган төгрөгтэй байгаагаа би чи 240 мянган төгрөгтэй хүн шүү дээ гэж өөртөө итгүүлэх энэ аргачлал руу явж гин гэсэн. Яагаад ийм арга хэрэглээд байгаа юм бэ гэхээр миний мөнгө дуусаад ирэхлээр би өөрийнхөө бизнес дансаас өөртөө цалин тавих гэдэг юм эрсдэлтэй. Эсвэл хадгаламжаас одоо хадгаламжаас нэг удаа аваад хэрэглэхийг их эрсдэлтэй. Тэгэхээр нөгөө бусад данс руу халдах аюултай байдаг учраас өөртөө менеж хийхин тулд ямар нэгэн асуудал үүсэх юм бол хэрэглээнийхээ дансны доод суурьаас түр авч игээд буцаагаад нөхөж хийдэг ийм одоо дансаа мөнгөтэй байлгаж сураа гэдэг ийм хэрэглээнийхээ дансыг заавал хоослож явах гэдэг юм. Одоо хэрэглээний дансанда бага зэргийн мөнгөтэй тоглолт хийж сур тий дараагийн орлого орж ирэхэд эн чинь ингээ мөнгө байж идэг хэрэглэхэд дахиад буцаа нөхөгдөөд ордог. Одоо нэг кредит картч тий. Тэгэхээр би кредит картны соёлыг өөртөө хиймлэр бий болгож эхэлж гин гэж ойлгож байна шүү дээ. Тэгээд дараа нь сая төгрөгийн лимиттэй кредит карт гэдэг шиг сая төгрөгийн доод суурьтай болоод сурчвал бас хэрэгтэй юм болов бодоод явж байна. За ингээд та бүхэн өнөөдөр өөрийнхөө дансны яаж гүйдгийг шилжүүлсэн, тэрийг яаж амьдралдаа ашиглаж байгаа, тэр маань миний амьдрал дээр одоо би өөртөө ямар шин төрлийн ийм сургалт хийж ийн санхугаараа гэдгийг та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо. Тэгээд өөрийнхөө дансны зохион байгуулалтаас одоо миний дансандаа менеж хийдэг аргачлалаа санаа авах зүйлүүдээ аваад хэрэгжүүлээрэй гэж хүсмээр байна. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй.